Хэрвээ 11 цагийн мэдээ болгоно сонсож байгаа бол тэр 11 цагийн мэдээгээр хичнээн хүн халдвартаа ожилтгодод орж ирж байна те. Магадгүй хизээ ч юм энэ байдал одоо юу гэдэг дотооддоо тархах нөхцөл үүсхийг үгүйсэхгүй байхгүй. Тэгэхээр ийм алгуур байж болохгүй байхгүй. Тэгэхээр бид нар юу гэвэл одоо яг нөхцөл байдлаа зөвөр үнэлж ойлгох хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тийм учраас яг нэг л амны хаалтаа зүүх одоо яг нэг гараа угаахаа хайж болохгүй маа гэд. За бид нэр 8 сард явуулсан судалгаагаар бол хүн амын 41% л гараа угааж даддаг. Ерөөсөө зөв угаадаг байгаа байхгүй. Тэгтэл одоо юу гэдэг яг ингээд байдал үүслэе гэж бодоход маска зүг хандлагатай байсан ард иргэд бол тий. Гэтэл ингээд 2 сарын дараа айгүй хурдтай мартаал маска зүггүй яваад ийна гэдэг бол одоо дуусаагүй байхгүй ковид. Бүр одоо юу гэвэл ковидтойгоо амьдрах болчиход байгаа шүү дээ. Зөвхөн вакцины гартал бид нар хүлээж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм дэлхийд даяар юм болчиход байгаа бид нар тайван байж ерөөсөө болохгүй. Магадгүй дотооддоо халдсан байхад маска зүгөд явж исэн хүн эрүүл гэдгийг л ойлгох хэрэгтэй байна шүү дээ. Эрүүл би халдвар авахгүйгээр одоо гэр бүл дээр очиж чадна. Би маска зүггүй явж хагаад халдвар дотордоо дарахлаа гэж бодоход би гэр бүлийг нэгэ бүгдийг өвчлүүлэх хэрэгсэлтэй учраас гадуур гарах тоолондоо за нийтийн унаанд суугаад явахдаа олон нийтийн газраар үйлчлүүлдэг хүмүүсийн нэг амны хаалтаа зүгээч өөрийнх нь төлөө болон өөрийнхөө одоо хайртай хүмүүсийн төлөө гэж одоо уриалж юмар байна.